답답해서 사실 이때 그게 아마 Tamam. Tartış. Ne hurradan hatalı yine yuvattın yine tabağa havunka bu sosyal bağlı 되게 누구는 누구를 하는데 자, 수업도 아 이게 다 이제 뒤에 dan get niet mongle gaan te morgen Istanbul de mewo mongo dachen dus aan neisner mongo gaan iritu авч хэмбэлд авч энэ өдрийн амраа модон айтаж байна. Тэгээд миний би одоо Монгол улсын иргэн сэвтэн сугатрын амраа модон миний би одоо өөрөө энэ гэмтлэг амьд тэгээд 20 гаруй хонжээ. Тэгээд ачтан уурал одоо энэ сайхан эмчнэрийн маш буян гар өнөдөр бас өдөрт хэрэгтэй ингээ босоо тав хүнтэй өнөдөр ингээд одоо мэжтэн уулзаад тэгээд бас өөрийнхөө сэтгэл санааг ярих гэсэн юм аа. Энэ учир нь юу вэ гэхээр одоо манай энэ одоо хэвлэл мэдээлэл фэйсбүүкээр одоо бас одоо намайг одоо миний гэр бүлийг мөн бас одоо зарим нэгэн хүмүүсийн нэр төрлөө халтсан үнний гойвж муу хахаар гүтгэж үтсэнд бол бас миний би бас их харамсаж байна. Тэгээд би бол одоо өөрөө аав хүн тавууд одоо энэ зургийг үж байгаа аав хүн ээж хүн хангах бүгдээрээ мөн зөв ойлгох тунгаан авах гэж би бодож байна. Тэгээд одоо энэ дээр бол одоо гинтийн үйл явдал боллоо. Энэ гинтийн үйл явдал нь бол одоо гадаад иргэн гинт миний одоо хойноос бол халтаж тархил бол хүн төмрөөр зогсноор бас үгүй ухаалтаад дараа нь сэрээд энэ дээрээ дэмжлүүлж байна. Тэгээд энэ үйл явдал нь яг одоо ачаалтаа Улаанбаатар гэдэг энэ сайхан нэр дээр одоо манай Улаанбаатар хотын нэгэн сайхан тэр одоо хүмүүсийн хөрвнаа хийдэг юм газар болсон. Тэгээд бол урлагийн бид нар бол одоо та бүгнийхээ урилгаар Монгол улстай гэр бүл нэмж байгаа хормон дээр албан газруудын ой дээр олон улс аймгийн одоо аймагуудын маань тоглолт наадам дээр бид нар урилгаар очиж дуулдаг. Тэгээд энэ одоо өөрийн дуу ажрал хүсье гэж юм дуугаач гэсэн одоо би 97 онд анх зохиогоод одоо энэ 2014 онд 20 жил яваад болж байна. Тэгээд надад одоо ажралтай Улаанбаатар гэх энэ сайхан одоо баяр дээр хүрэлцээр дуулно гэж урилга өгснөөр би ч гэсэн энэ урилгыг баяртайгаар хүлээж авсан. Учир нь юу вэ гэхээр Монгол хүмүүс амны бэлгэлээр ирээдөө. Тэгэхээр ажралтай Улаанбаатар гэж өрөөгөө өнөөдөр энэ одоо олон жил одоо утаатай хэцүүс энэ хотын минь улам гоё сайхан хөгжүүлээ. Өшөө улам сайхан одоо Аазда тэтгэв дэлхийд ийм сайхан хот болгоё гэдэг энэ хамт олон ажиллаж байна. Энэ хамт олон энэ сайхан урайлгыг гараад өрсөн болохоор би өөрийнхөө ажрал хүсээ дөө би Монгол хүн гэж бахархлынхаа дөө Монгол ээжнүүдэд зориулсан бүсгүүчүүдэд зориулсан үсгэлэн бүсгүүл дуугаа дуулсан. Тэгээд энд бол энэ сайхан баяр дээр бол одоо олон зуун төлөөлөгчд талын бүрээс манай Монголын үндэс болон бүрээс өргөдөж ирсэн байсан. Дайолонгоя бас одоо Монгол улсынхаа одоо зөвхөн болсон нийслэл Улаанбаатарыг сайхан хөгжүүлэх гэсэн зорилготой одоо манай хотын дарга Баатбаяр болон иргэдийн төлөөлөгчдийн дарга Сандуу дарга ингээд олон дүүргийн төлөөлөгчдүүд ирсэн байсан. Тэгээ бүгдээрээ урилгаар ирсэн, би ч гэсэн мөн урилгаар ирсэн манай урлагийн бас
олон ч гэсэн тэнд бүгд хүрэлцэн ирсэн. Тэгээд энэ баяр дээр бол одоо гинти юм явдал болсон. Одоо эмгэлтэй явдал. Энэ дээр бол одоо бас тэнд өргөдөж ирсэн зочдыг болон эрдийн төлөөлөгчдийн дараа сандуу даргуулан нийслэлийн дараа эс Батболд нарыг одоо элдв муухагаар бүтгэн доромжиж одоо энэ зөвхөн хоёр хүний хооронд болсон одоо энэ явдалд ингэж буруутгаж зэмлэхэ манайхан болооч гэж уриалмаар байна нэгдүгээр. За хоёрдугаар бол одоо би өөрөө Орос 23 дугаар сургуульд байсан. Тэгээд би өөрөө Орос багштай, Орос энэ хүмүүжлэр хүмүүжсэн өөрийнхөө ус Монгол улсын түүхийг монгол хэл бичгээр болон Оросын энэ сайхан одоо их судар номнуудаас бас би уншижсэн. Тэгэхээр би Орос ах дүүнээ би одоо хүртэл хөндлөж явдаг. Тэгээд манай ах дүүгийн Орос Монголын энэ найрамдал гам бот харилцаа цааш ч гэсэн үеийн үе сайхан үргэлжлэж яваасай. Мөн одоо манай Монголын ирээд дуусанд болоод Орос улс ч гэсэн ихэмээс болдог. Миний аав хүртэл одоо эцэст энэ одоо бүсгийн их урлагийг Монголдо дэлгэрүүлэхийн төлөө тэнд суралцаад ирсэн. Миний сэвжид өвөмөн хүртэл одоо Большой их театрт одоо Майшевский гэдэг энэ агуу бүжигдэг лээстэй хүртэл анд найзын нөхөрлөлтөй уран бүтээлээ тойруулж явсан. Би ч гэсэн өнөөдөр бас Орос ах нараатайгаа бас мөн одоо дэлхийн өнцөг улаас улангийн уран бүтээлчтэй хамтарч ажиллахыг боддог. Цаашид хамтарч ажиллана. Уран бүтээлээс бас сайхан хийнэ. Тэгээд одоо нэг юм тодруулах гэсэн чинь. Анх хэмжээний үеэр таныг яг хай гитлэг гэж хэлсэн. За үүнээс болж одоо өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж одоо сошиаллоор ч гэсэн хэнд мэдээлэл өсгөж гэсэн ярьж байгаа шүү дээ тий. Энэ дээр танаа албасаа тал. За энэ дээр бол намайг их муухай бүтгсэн байсан. Энэ дээр би өөрийн зүгээс ч гэсэн одоо миний сэтгэл хөвдөж байна. Энэ юу гэхээр угаасаа манай хас хэм 5000 жилийн түүхтэй их эзэн Чингис хаан маань энийг бэлэгдэж хасбууд хамгаараа хамгаалдаг. Манай морин төрөөгаараа дэлхийн тэн хагасыг эзэхтэй манай их хаадууд, ил хаадууд бүгдээр хас тэмдгийг шүтэж ирсэн. Одоо хүртэл бид нөр одоо манай их хурлын ерөнхийлөгч ерөнхий сайд манай 76 гишүүд маань бүх ард түмний илч болж сонгогдсон гишүүдийн маань ч гэсэн хойно суудал дээр бол хас ягаар байдаг. Наадмаа төрийн наадмаа бид нар нэгтэй 9 цагаан төгсөл дээрээ дахин шүтэж нээд 9 цагаан төгсөлд дээр нь бол хас байдаг. Энэ хас хэм маань өөрөө бидний Монголын одоо язгуурын одоо маш их өв соёл өвлөгдөж ирсэн өв соёлоо. Тэгэхээр энэ хас ягараа бол би хэзээ л бахархаж явдаг. Тийм болохоор би бол өөрөө тэнгэрийн хамгаа шүтчэн боддог. Тэр одоо энэ баяр ёслол дээр бол би одоо тэр муухай үг хийж одоо тэр хайгд дээр шилсэн гэж энэ өгүүлбэл би ерөөсөө хэлээгүй. Миний амж байхгүй, миний энэ сүтгэл их тархинч байхгүй. Тэгээ намайг одоо эдгээр ёслсон гэж бай. Хэрийн тэр одоо улаан авалтгээр гадаад хүн байна мэдээгүй, өргөцсөн мэдээгүй. Тэгээд угаасаа би бас манай монголчууд эрт дээрүүсээ ёс заншлыг сайн мэддэг усууд юу гэж би гадаад иргэн дээр очиод уран тийм муухай ёс үйлдэл би хийхгүй, надад тийм хийх хүмүүжил бол байхгүй. Тэгэхээр одоо тэр цогцол гэдэг хүний харилцаа одоо ямар юмнаас үүссэн юм бол одоо гадаадын хүн гэж ярьж байна. Өөрөөр таваас уулзсан гэдэг тийм. За тэр цогсон гэдэг гадаадын иргэн талаар бол би одоо юу ч огт танихгүй, мэдэхгүй. Би одоо нэрвсэн ч мэдэхгүй, гар барьж үзээгүй. Одоо зарим одоо сони хэвлэлээр бол одоо намайг муудалсан гэж ярьж байна. Ерөөсөө муудаагүй. Би тайзан алтан тайзан дээрээ би айдуугаа өргөөд тэнд зураг агуулад хамт олонтойгоо бүжиглээд яг гарч явах үед бол энэ энэ одоо гинтийн дайралд одоо халдлага болсон. Энд дээр би харамсаж байна. Түүнээс бол битээ би юугаа танихгүй, мэдэхгүй усудаа. Энэ хэрэгт ер нь нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулна гэсэн асуудлыг танаа өмгөөлөгч бас ярьж байсан шүү дээ. Энэ дээр бол миний зүгээс бол би үгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо бас гинт хөвөл мэдээлэл би өөрөө мэдээг байгаа. Янз янзын одоо юунууд миний өмнөөс мэдэгдүүд гараад байна. Энэ бол би их өнөөдөр харамсаж байгаа болохоор өнөөдөр би бас та бүгдээ урьж өөргөө үнэн зүгийг тайлыг, үнэн сэтгэлийнхаа үгийг хэлье гэж та бүгдээ урьсаа. Энэ дээр бол тийм байхгүй. Жишээ нь одоо намайг харанхуй өрөөлөө оруулсан, чирж оруулсан гэж өөрөө юугээд одоо ухаатаж унаад өнгөс хэрэхэд одоо тэнд одоо олон намаа гэсэн залуучууд намаа гэсэн ах дүүнэр одоо
нэгдүгээр имлүүлгүй аваачгүй, хойрхноор нь баян зүгт аваачгүй, хаан уулд аваачгүй, гэмтэл аваачгүй бүгд санаа зовж ирсэн. Тэгээд намайг санаа зовоод одоо бас урлаг соёлын хүн тий одоо уруул ам сэтэрсэн ингээд хамнаас цусгуулсан, толгоо нь хагарсан ийм үед одоо энэ хүнийг бас нэр хүндийг хайрлах хэрэгтэй гэдэг одоо өөр тий өрөөнд ингээд салган туцгаалж гэрэлтөөрөө бисэн оруулсан болохоос намайг тэгж тийм харанхуураар чирж оруулсан тийм зүйл бол огт байхгүй шүү. Согсон гэдэг байгаа хүнийхээ тухай ерөнхий мэдээлэл олж чадъя. Одоо өмгөөлөгч гэдэг байгаа Баттбаяр гэж юм байна шүү дээ. Яг таны одоо ах トゥ усны өмгөөлөгч мөн үү сайн дураар ингэ орсон байгаа юу? За одоо энэ дээр бол цогсон гэдэг хүний мэдээллийг бол эхний би те 10 хоног бол миний за 5 хоног бол би ерөөсөө баг ухаангүй байсан. Өнөөдөр бол бас одоо миний төлөө те сүүн цагаан цацлаан өргөсөн те одоо намайг хурдан ирүүл болоосоо итгээрэй гэсэн те одоо Ахмад буурлуулаа те бас одоо түмэн олондоо та бүдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Та бүдийн алга ташилтаар бидний тэг онгод ор дуу хуу их шайлгаа бид нар айлгуул та бүдтэй зориулж азарлыг бүсэн дуулдаг. Энэ адил та бүгд манай хурдан ирүүлэх болоосоо гэд тэг сүүн цагаан цэцлээ цайныгаа дээжиг өгсөн өнөөдөр хүүн ингээ байж байна. Тэгээд удахгүй бас та бүдтэй тэг алтан тайлтар уулзах бас яарч хурдан бас ирүүлэх болоосоо дотроо бодож байна, бяцлагж байна. Ачиж цагаан юмсдур манаас имчилж байна. Өөрсөн энэ өөрсөн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр орны иргэд манаас таарцах те бас нэгдээдгүй буруу ойлголтын үднээс үүсэж байна л да. Тэр мэдээтэй ингэслээр хандаад та энэ бас буруу ойлголтоо задруулаад те. Тэгээд би 12 3 хоног бол би бол миний ухаан те одоо ухаан маань бас орж гарсан байлаа. Бас бүх юмыг би мэдэж чадсангүй. Тэгээд ойрын ингээд 2 3 хоног би те бас сураг тавиад юу гэж надад айж яана гэсэн. Тэгээд би бас урдан гисэн яг би бол бас жоохон мэдэрсэн юм. Хоёр ах トゥ угийн сайхан найрамд харьцаа эвдэгдэх ёсгүй шүү. Тэгээд хүн нэг хүнээс болж тэр агуул орс бүрний тэр арт түмэн бол тэ муу хэлэгдэх ёсгүй. Манай Монголын бас залуучууд бас бити буруугаар ойлгоосоо гэж би бол бас тэ ухаалаг Монголын залуучуудаа би бас уриалсан бити буруугаар ойлгоорой гэсэн. Тэгээд манай энэ одоо их орны 20-р дайны үед ч тэ манай ч Монгол улсад одоо хөвчлөлийн үеэр манай ах トゥ яаж тусаж ийлээ. Өнөөдрийн одоо Цэтэн балгаа филатовата тий одоо манай Орос тий хөш хамтууд юу Ормын хамтарч өнөөдрийн тий олон тий аймаг бүх аймагуудыг Орос сургуультай болоо цэцэрлэгтэй болоо том хорооллууллаа тий Монгол улсын өнөөдөр хөгжид бол Оросын арт түмэн бол асар гүйцэтгэсэн шүү гэдгсэн би бас одоо тийм ч болохоор одоо бидний ахын дүүсийн холбоо цааш Батбэг байх болтугай манай Монголын арт түмэн болон залуучууд бити зөвхөн тэ хоёр хүний тэ нэг хүний тэр хадлагаас болж бити Орос ах トゥ нарт бити Монголыг буруугаар бодосоо бас бодож байна. Бити бодороо би бас хүсэж байна. Таны биеийн байдал одоо хэрэг аа ингэс үзээ. Тэгээ ингэс бол одоо арай болоогүй одоо 20 тонлоо тэгээд одоо энийг бол би өөрөө хийж мэдгүй манай эмчтэр мэдэн. Тэгээ энэ дээр бол хамгийн миний бас айж байгаа манай гэр бүлийн санаа зовж байгаа зүйл үгээр одоо хойноосоо ингээд цохигдоход ингээд урагшаага цус хард юм байна. Урагшаага цус хард тэр нь одоо нүжигд юм байна. Энэ талаасаа зохиод энэ талтай нүжигд юм байна. Тэгээд тэр нүжин хамгийн гол нь одоо сэтгэл санаа тайван байх юм бол тэр нүжин одоо шимэгдэж алга болсноор одоо дараагийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд эмчилгээнд ордог юм байна. Тэгэхээр одоо би бас энэ тэр нүжигсэн цус шимэгдээсээ би бас дотроо бодож тэгээд эмчилгээг бол одоо манай эмчтэр мэднэ. Тэгээ би одоо хамаа барих хэрэгтэй. Эмчилгээний зардал нэлээдгүй гарч байгаа учраас ер нь хариуцагч талаас 300 сая төгрөгийг нэгсэн асуудал бас яригдчихсэн шүү дээ тийм. Тэгээд энэ дээр бол би бас их одоо гомдож байна, харамсч байна. Энэ юу вэ гэхэд одоо би өөрийнхөө эрүүл мэндийг тийм өөрөөс би мэдэхгүй өөрөө толгой тарих мөн ингээ хагарч гад баг тарих дөргцөн уруу нам маань ойдолтой өнөөдөр тийм одоо 3 хоногийн өмнө таахуулга айгүй болж та бүхэнтэй ярих тийм одоо чадaltaа тэггээтэй болж байна. Ийм хүн байх хэцүүд одоо миний зовлонгоор зарим хүмүүс одоо шоу наадам хийж хүнийг бүтгэнд оромжиж муухай нэр төр талж байгаа бүлгийг маш их харамсаж байна. Би өөрөө хаангу байгаа хүн хаанаасаа хизээ хинээсээ би мөн ихвлээ. Тэр үед ч гэсэн би одоо тэр тухайн намд над руу халтсан тэр хүнийг бол одоо би эргэж мэдээгүй байгаа хүнээс би яаж тэгж мөн ихвлээ. Энэ бол худлаа бүртгэлэг муухай оромжил байна. Үнийгээ болно гэж би өсөж байна. За. Тэгээ